Одоо хоёр дахь шортороо миний хамгийн их муухай гэж боддог хүмүүсийн зан чанар талаар ярив. Хамгийн болохоор хүний өмнөх ямар нэгэн алдаа нас үндэслэж тэр хүнийг одоо ингэж доршин хийх одоо нөгөө сүүлийн үед аюу хэрдэг болсон manipulating одоо хийх гэж ярьдэн шүү дээ. Тэрэндээ аюу дургу тэр хүн би өмнө ийм алдаа хийжсэн. Одоо тэгтээ энэний ингээд ухаарсан гэд ярьж байхад тэр хүнд ихтгээд тийм юм ярьж байгаа шүү дээ. Тэгэхэд хүмүүс одоо амар муухай тэрийг ашиглаад чи өмнө ингэжсэн юм чи одоо ч гэсэн ингэж л таараа гэдэг ч юм уу тийм юм хэлдэг. Тэгэл тэр ингээр хүн амар гомддог байхгүй юу? За нэг тийм хоёр нүртэй байх. Надад нэг өөр нэгэн хүнд арай өөр. Одоо жишээлбэл тийм ер нь тийм хоёр өөр нүртэй байх хүнд очиж өөрөөр зангаа гаргадаг байхад аюу дургу. Өөрөө ч гэсэн тийм байхыг хичээдэг. Тийм болохыг хүсэхгүй байна. Үнчээрээ нэг янзаараа байх бол хамгийн аварштай тал хүний. Тийм зан чанартай хүн nice туртай. Тэгээд мэдээж худлаа ялж хулгай хийдэг хүмүүс л угаасаа муухай тэдрээс хүмүүс одоо нэг тодорхойлдог. Одоо нэг иймэрхүү хамгийн ихнийх нь хамгийн муухай, хоёр дахь нь ч гэсэн хамгийн муухай нь л. Тэгээд өөртөө хэлгээд ийм зан ааштай бити болоорой. Болсон байх юм бол хогч шүү. Bye.